Тэг би 2009 оноос хойш сүүлийн 16 жилийн хувьд веган хоолтон байгаа. Цагаан ногоо хоолтой ч гэсэн хүн илүү том болчиход илүү хүчтэй байж болох юм байна. Амьтдыг хороохгүйгээр бусад ингээ шимтгэлийг аваад явах бүрэн боломжтой юм байна. Дэлхийд дулаарж гин. Гэхдээ үүний гол шалтгаан гол буруут нь бол ерөөсөө одоо махыг хоол хүнсэндээ амьтдалгүй хэрэгжилж байгаа л гол одоо буруутан болоод байна шүү дээ. За сайн байцгаана уу. Өдрийн мэнд олон хүмүүс нөгөө цагаан хоолны талаар зөндөө асууж байна л да. Цагаан хоол хэрхэн цагаан хоолтой болох вэ? Тэгээд нөгөө шимт хичээлүүдийг одоо хэрхэн нөхөх үү? Махнаас яаж гарах вэ? Тэгээд олон төрлийн асуултууд ирж байгаа. Тэгээд би өөрөө нарийн мэдгүй учраас цагаан хоолны мэрэгчлэнтэй уулзаад байж байна. За сайн байна та. За сайн байна та. За юугаа та өөрийгөө нэг танилцуулаач. За намайг Даваасран гэдэг. Би 2009 оноос хойш веган хоолтон болсон. Би сүүлийн 16 жилийн хувьд бол яг веган хоолтон байгаа. За веган хоолтон бол мах сүү өндөр дахиад загас гэх юм шиг одоо амьтны гаралтай хүнс огт хэрэгэлдэггүй тийм л хүн байна гэсэн. Ер нь яагаад веган хоолтон болсон бэ? Яг хөө веган хоолтон одоо нэгдүгээр дэхо бясалгал хийж сонирхож явж байгаа. Тэгээ нэг цагаан хоол идэх хэрэгтэй гэл 10 хоног цагаан хоол идэж байгаа л тэгэл ах веган болсон бол сүүлдээ бол яг нэг хоолоо сайн судлаад ихсэн чинь бидний идэж ууж байгаа хоол хүнс гэдэг зүйл чинь өөрөө ургамал ногоо үр тарианаас бид нар хангалттай хэмжээний уурэг амин дэм шин жишээлд нэгдүгээр бүрэн авч болох юм байна. Хоёрдугаарт бид нар бол яг нь одоо амьтдыг хороохгүйгээр бусад ингээ шимт хичээлийг аваад явах бүрэн боломжтой юм байна гэдэг нь бол маш таалагдсан. Гуравдугаарт бол одоогийн дэлхийн дахны бол нийт одоо экологийн сүрэл энэ дэлхий одоо дулаарлаг гээл одоо баримт кино гарна дэлхий дулаарж ирэл маш их ярьж шít. Намайг анх 2009 онд бол веган хоолтон болоход бол яг хуу ийм зүйл огт яригдж байгаагүй. Тэгээд зөрөгтөр нэг ярьдгүйс одоо бол ерөнхийдөө бол байнга ярьдаг болчихж байгаа. Дэлхий дулаарж гин. Гэхдээ үүний гол шалтгаан гол буруут нь бол ерөөсөө яг нь одоо махыг хоол хүнсэндээ амьтдыг хоол тижээлдээ дэлхүү хэрэгжилж байгаа л гол одоо буруутан болоод байна шүү дээ. Амьтдыг одоо хэдэн зуун сайрн нэг газар хорж байгаа л бэрэн болгоол тэгээд тэр тэндээсээ махыг үйлдвэрлээд хүний одоо яг нь амруу бол өгж гин тийм ээ. Энэ нь өөрөө дэлхийд дулааруулж байна. Гол зүйл одоо метанхи хүлэмжийг хийдэг нь хитэг малын бөөгнөрөөс болдгийм байна гэдэг шалтгааны улмаас бол одоо хүмүүс нэгдүгээр цагаан хоолтон болж байгаа. Хоёрдугаар энэ шалтгааны улмаас бол дэлхийн нийт дулаарлын бол 51% нь бол үүнээс үүсэж байгаа. Энэ бол батлагдсан байна. Одоо энэ мэдээллүүдийг сонсож байгаа хүмүүс бол ерөнхийд нь ойлгоцсон байгаа. Тэгэнгүүт яг цагаан хоолтон болмоор байна. Яаж цагаан хоолтон болох вэ? Энэ нөгөө шимтгэлүүдийн дутагдлуудыг яаж нөхөх үү гэдэг нь асуудал байна. Тэгээд гол нь та нөгөө өөрийнхөө нөгөө мэрэгжлийн юг танилцуулаач нөгөө. Тий. Ямар мэрэгчлээ болоод сүүлд нөгөө бас дахиад боловсролт. Дахиад боловсролсон те. Ямар салбарт суралцсан блэ? Тий. За. Би яг 2009 оноос хойш яг эдийн засгийн сургууль төгссөн. Эдийн засгийн статистикийн чиглэлээр. Тэг яг сурсан мэрэгчлэрээс би өөрөө спортоор хичээлээ давхар бодибилдинг фитнесийн одоо багцлагч хийгээд явж байгаа хугацаанд хүн яг нэг одоо цагаан ногоо хоолтой ч гэсэн хүн илүү том болчиход илүү хүчтэй байж болох юм байна гэдгийг харуулах үүднээс ингээд бол фитнесээр нэлээд хичээлээд давхар яг фитнесийн багцлагч хийгээд явсан гэсэн. За ингэж явж байгаад яг дараа нь бол өөрөө нөгөө веган хоолны салбар руу ороод ерөнхийдөө веган хоолны газар хайзуулж ирсэн. Тэгээд яг миний гол зорилго бол өөрөө нэгдүгээр одоо амьтны хороос хүмүүс хэрэглэхгүй амьтдыг одоо алахгүйгээр бид нар яг энэ дэлхийн ертөнцийн одоо амар амгалан яаж тогтоох вэ гэхээр бид нар яг амьтдын хувьд одоо дэлхийн мөрөөр там болчиход байна шүү тийм ээ. Гэтэл амьтдыг ширээн дээрээ тавьж идээд амьтдыг там болгочоод өөрөөсөө деважин байгаа юм шиг найрлж яхаар бид их яг амьтан ч бай хүн ч бай дэлхийн ертөнцийн тэр чигээр ажиргалтай байя гэсэн одоо энэ урайг бол надад их таалагдж байсан. Үүнийг би бас өөрөө дагаж амьдралын гол зарчим болгож явдаг. Тийм учраас яг нь веган хоолны газар нээсэн. Веган хоолны газар нээгээд ажилласан. За веган хоолны газар мах сүү өндөг дахиа гэх мэтлэнгийн одоо амьтныг хороосон хүнсийг бол огт хэрэгэлдэггүй газар шүү дээ тийм ээ. Тэгж ихсэг явж ийсэн ингээд веган хоолны газар нээгээд явж ийсэн мөртлөөсөө дараа нь бол яг нь юу байгаа хүмүүс орж ирээд үйлчлүүлэл веган хоолоо идээд байгаа ч гэсэн тэр бүх хүмүүс гэртээ очиж зарим нэгэн хүмүүсгээ цагаан хоолтон болж үзэж байгаа юм л да. Гэтэл веган болж үзэнгүүтээ шим дижээлтэй хоол зүрс огч чадахгүй байгаа тэр хүмүүс. Тэгмэд би бас өөрөө бас тухайн үед бас яг нэг одоо
хүчний спортоор хичээлэл ингээд булчин мас нэмэх гээд ингээд үзчихсэн. Гэхдээ яг өөрийнхөө хэмжээнд ингээд болгоод хоол ижээд хоолоо идэж чадаад байсан. Гэхдээ бусд хүмүүст ингээд цагаан хоолны газар ажиллаад бусд хүмүүс цагаан хооллыг өгөөд энэ хүмүүс маань одоо бас илүү өндөр шимт хичээлийг аваад явъя гэхээр тэр хүмүүс маань шимт хичээлийн бас одоо зарим тохиолдолд баг зэрэг дутагдлууд үүсгээд байсан байж та одоо уургийн дутагдал, амьд мэрцийн дутагдал ч юм уу. Гэхдээ энэ бүх зүйлээс гаргахын тулд яах хэрэгтэй вэ гэхээр би өөрөө энэ хоол шимтгийлийн талаар илүү сайн суралцъя гэд. Тэгээд яг хуу цагаан хоолны газар ажиллаад 2-3 жил усныхаа дараас ахвал яг хуу шинэ ангах ухааны их сургуульд хоол зүйч гэмэх мэргэжлэр бол 4 жил сураад хоол зүйчээр зүгсэн. Тий, хоол зүйчээр. Тэгээ хоол зүйчээр сурж явах явцдаа бол би яг хуу нөгөө амтнаас ийм уургийг авдаг юм бол ургамлаас ямар уургийг яаж авч болох вэ гэдгийг бол нэлээд сайн судалж үзсэн. Тэр нь одоо эрсдэс уур амьсгалтай нөхцөл бид нар яг энэ ургамлын гаралтай хоол хүнсээдээ зарим хүмүүс хэлдгэр сэрүүдэд байна уу яагаад байна гэдэг талаар бол бүр илүү тийм одоо гүнзгийрч бас сурж болоос суралцсан. Тэгээд яг хуу манай Монгол улсын нөхцөл одоо мах 100 г махнаас бид нар чинь 16-аас 21% уургийг авдаг. 5 гушуу мал хаа дахианы мал махнаас нэг 16-аас 21% уургийг авдаг. Гэтэл бид нар энэ уург гэдэг зүйл нь бидний булчингийн эд ангиудыг одоо шинээр бий болгож үүсгэж өгж идэг. Одоо гол бидний бие махбодыг бүрдүүлж байгаа гол барилгын материал тоосго маань энэ гэсэн үг. Энэ шимт хичээлээ бид нар одоо амтнаас ингээд уург гэдэг зүйлээ аваад идээд бие махбодоо бүрдүүлж идэг. Гэтэл энэ бүх зүйлийг мах гэдэг зүйлийг идэхэ байгаад ихэнгүүт бид нар юунаас тэгвэл энэ хүний бие махбодын булчин сүрмсийг бүрдүүлдэг тэр уург гэдэг зүйлийг авах вэ гэдэг чухал зүйл гарч ирж штэ. Тэгээ ингээд судлаа үзсэн чинь цагаан хоолтуудын одоо гол хэрэглээ болох шар буурцэг. Шар буурцэгний одоо уургийг ялгаж эслэг хоёрыг ялгаж одоо нэг юм шар буурцгийн мах гэдэг нэг зүйл бүтээсэн байгаа даа ш тийм ээ. Тэнгүүт досыг ялгаад авцгаа. Тэнгүүт шар буурцгийн одоо махнаас бид нар нэгдүгээр уурга одоо авч болно. 100 г шар буурцгийн тэр хуурай уургнаас 100 г тутамдаа 24-өөс 80 хүртэх уургалаг шар буурцгийн махнуудыг бол одоо хятад улс болон зүгээр махнаас малын махнаас өндөр болчиход байна шүү дээ. Тийм, малын махнаас өндөр. Тийм уургуудыг бол ингээд урдаас оруулаад ирсэн байгаа. Тийм хятад, Тайван, тэгээ зарим тохиолдолд яг нь Оросоос бас аягүй их орж ирдэг. Орос хятад хоёр бол шар буурцгийн мах маш их оруулж ирдэг. Монгол дотроо нөгөө юу шар буурцэг тариаллаа гэдээсэн тэр ер нь хэр явж байгаа болоо ажиллаг болж байгаа. Тэр бол яг бас болж байгаа энэ шинэ хамгаалан дэлхий гэдэг сайн дүүпүүгээ дүүпний үйлдвэр бол бас нэлээх хэмжээний шар буурцгийг бол бас оруулж ирсэн. Оруулж ирсэн яг үрийг оруулж ирээд тарьсан зарим жилүүдэд аягүй өндөр амжилттай тарьсан сүүл гачуурт компанид өгөөд тариулсан. Тэднийх бас одоо зарим тохиолдолд Монголд тарьсан шар буурцгаараа одоо юу хийгээд байгаа. Шар буурцгийн одоо сүүр дүүпүний бяцлаг хийгээд дүүпүүгээд тэрийг бас судалтаар нэвтрүүлж байгаа. Гэхдээ бол яг юу яаж байгаа. Тэр нь бол хангалттай их хэмжээгээр бас биш учраас тэр нэг сарын иргэдэнд орол дуусаад байгаа учраас буцаал нэг Оросоосоо ч юм уу Хятадаас ч юм уу шар буурцгаа авчираад тэгээ бас дүүпүүгөө бол голж хийж байгаа. Тий. Энэ дээр надаас зөндөө олон хүмүүс ингэ асуугаад байгаа хэрэг. Маш олон төрлийн асуултууд ирж байна л да. За энэ дээрээс юу гэж асуулт ирж байна вэ гэхээр Монгол хүн учрал одоо мах идэх ёстой. Энэ дэлхийн хүнээс өөрөө. Яагаад гэвэл бид нэр эрсдэс уур амьсгалтай газар амьдарч байна гэдэг одоо комментиг маш олон хүн хэлж байна л да. Нэгдүгээр бид нар бол зундаа бараг 35-40 хүртэл халдаг. Өвөлдөө 35-40 хүртэл хүүтэрдэг тий. За тэгэл хавар намрын бол ингээд эрсдэс уур амьсгалд бол яаж дээр үе монголчууд хоолдог байсан. Бид нар ч 100% хүүтэн уус биш, 100% халуун уус биш байгаа ш. Дандаа өөрчлөгдөж идэг. За энэ дээрс ингээд үзэхээр монголчууд өвөл юу иддэг байсан юм бэ? Гэхээр ихэнхдээ одоо за мах гог гэдээ ярихаар адууны мах, хоньны мах, сарлын мах гэдэг. Энэ махнуудыг одоо голлоо хэрэгэлдэг. За мэдээж үр тариа бол одоо хэрэгэлдэг. Тэгээд өвөл одоо холсон тос мос ихэмшлийн зүйлүүд хэрэгэлдэг байсан шүү дээ. Өвлийн үйлрэлд хүний биеийн одоо яг нь шар усын нөхцөлд хагдаад хүний биеийн дотоод дулаан бол өөрөө нэмэгдэж өгдөг. Гэхдээ өгдөг. За үүнийгээ дэмжих хоол хүнслэх хэрэгтэй. Түүнээс нь эрсдэс уур амьсгалтай нөхцөл бид нар нарийн ногоо идэх, хүүтүү ус их уух ч юм уу хэмжлэнгээр явах юм бол биднэрт бол бас асар сөргөөр нөлөөлнө тийм ээ. Тэгэхээр энэ дээр л хоол тэжээлийн нэгэд судлаад үзсэн чинь гол нууц нь тэр одоо өвөлдөө хүний биеийн дулааныг хамгийн их нэмэгдүүлдэг тэр амтны гаралтай өөх тосны юу юм гэхээр адууны мах байдаг.
Адууны мах одоо бид ингээ хүүт өрөө би ч одоо баг багт адууны мах иддэг байсан. Ер нь олон төрлийн амтны мах идэж байгаа таван шүү. Малынхаа адууны мах бол ингээ хөв хүүт өрөөнд идэхэд адууны мах зарцдаг. Туслаг дагаал байж. Дээр нь адууны мах идчихэд ноос нутаа гараад ингээл хүүтэн өвлийн хүүтэн гараад алхаж явах нэг даардаг. Энэ юу тоолгоод өгөхөөр адууны махын дөр шингэн тосны хүчил ханаагүй тосны хүчил 60% бас тийш илүү агуулгадаг гэсэн байна. Тийм учраас энийгээ иддэг байсан учраас монголчуудын өвлийн үйлрэлд хонь нөхөр тэгээд юу байгаа адууны мах хэргэлдэг. Хүний биеийн дулааныг нэмэгдүүлнэ. Хонь сарлаг хоёр тул литр хансан ханаагүй хоёр тосны хүчлээ голдуу бараг тэнцвэртэй шивх агуулгадаг. Тэгээд ханаагүй тосны хүчлээ арай жоохон илүү агуулгадаг байсан учраас одоо яг дундаж чанартай, бүлээн чанартай хүнс гэж явж байдаг. Адууны махын үйлрэл халуун чанартай. Эсвэргээр Яма Тимээ гэсэн хоёр амьтны махыг бол монголчууд дээр үед бол яг нь хэрэгэлдэг байсан. Энэ яагаад хэрэглэх вэ гэхээр 60-аас дээш хувийн хансан тосны хүчлийг явуулдаг. Хансан тосны хүчил хүний биед орохоор яг нь удаан задардаг, хүний биеийн дулааныг унгаадаг гэж үздэг. Одоо зарцуу юм чи бид бүхий одоо ямааны бах ингээл дөнгөж ямааны халуун дээр гэдэг үгдэж халуун дээр нь идэхгүй яадаг үлээ. Зарцаа жоохон зарцчихаар л одоо бүр явж өгдөггүй шүү тийм ээ. Гэтэл эсвэргээрээ ямааны махын тэмээний bagдаж одоо намрын үйлрэлт ч юм уу одоо хэрэгэлдэг байсан юм. Зарцуу тосны хүчлийг намар хүний биеийн дулааны температур маш их ялгарч өгдөг. Одоо намар даарахсаа ингээд идэг гэдэг нь. Тэгэхээр за окей. Дээр үедээ бол ингээд махаар бол ингэдэг байсан юм. Одоо тэгвэл мах идгээ болчхоор одоо өвлийн хүүтнийг яаж өвлийн хүүтэндээ юу хийдвэл зохилтой юм бэ? За тэгэхээр одоо бисээ ярьлаа шүү дээ. Адууны өөх тос маань өөрөө шингэн тосны хүчил маш өндөр агуулсан. 60-аас дээш одоо шингэн тосны хүчил агуулад байдаг учраас хүний биеийн дулааныг сайн нэмэгдүүлж өгд юм байна. Тийм учраас бид нар гэтэл тоснуудаа судлаад үзье. Ургамлын тос, оливын тос, майлангийн тос, наранцгийн үрийн тос гэдэг те. Шарбуурцгийн зэрэг эдгээр бүгдөө яадаг лээ. Бүгд тасалгаанд шингэн байдаг. Яг адууны махтай адилхан одоо тэрнээс өндөр хэмжээний тийм шингэн тосны хүчлийг агуулдаг. Тийм шингэн тосны хүчлийг бид нар бол өвлийн үйлрэлд идэж байгаа тохиолдолд бол ямар нэгэн байдлаар одоо тийм даарах хүрэх асуудал гэж байдаг. Одоо та цагаалтаа мэдгээр 20 жил болж байгаа. Би 16-аас 17 жил болж байна. Би энэ хугацаанд яг өвлийн үйлрэл тогтоол даарж байгаагүй тийм ээ. Яагаад даахгүй нөхөр би ургамлын тосны хэрэглээ нэг 30% орчим чи өвлийн үйлрэлд нэмэгдүүлчихдэг гэсэн. Тэгэхээр бидний хувьд даарах асуудал болох үүсдэг гэсэн. Дээр нөгөө одоо маш сайн чанарын омега 3 өндөртэй тосны гэх юм бол майлангийн тос гэдэг байна тийм. За дээр нэмэгдээд одоо энэ гүнждийн тос гэдэг тос байна. Одоо гоё үнэрт нэгдэл агуулсан. Дээр нь одоо майлгын гүнжийн цас гадна дээр авокадоны тос, усуу зүү үрийн тос гэдэг омега 9 агуулсан сайн чанарын тоснууд байна. За одоо ургамлын тоснууд одоо наран цэцгийн тос, шарбуурцгийн цэцэг омега 6 өндөр агуулсан тоснууд байна. Одоо Монголд бол адууны мах идэхгүйгээр биеийн төлөө хамгийн сайн нэмэгдүүлэх юм бол хамгийн сайн чанарын тос гэдэг рапсын тос гэдэг одоо 7500 үнэтэй хямдхан тос байгаа дээ шүү дээ. Тэгсэн мөрөөс тэр чинь 100 г-да 11 г омега 3 агуулсан. Тийм тос байгаа даа. Тийм тос. Эдгээр маань бол өөр юм шингэн тосны хүчүүдийг бид нар өвлийнхөө үйлрэлд хэрэглэдэг учраас бид нар бол яг нь даарах хүрэх асуудал бол өвлийн үйлрэл бол нэг тийм гарахгүйгээр өвлийн үйлрэлийг давдаг гэсэн. Нөгөөтэйгөр бидний чинь нөгөө хоол тэжээл нэг уураг гэдэг зүйл ороод ирж байгаа шүү дээ. Уурга нөхөхгүйгээр бид нар бол за тосоо бид нар ингээ өвлийнхөө үйлрэлд хангалттай давчих юм байна тий. Ахил уургнаас бид нар юу идэх юм бэ? Уурга маш бага идэх юм бол бидний булчингийн мас унаад булчин жирэмфаа жижигрээд асуудал орно шүү тийм. Гэтэл уурга маань 100 г одоо шарбуурцэг маань өөрөө яг чанаад болгоод идэхээр 18% уургатай болдог. Энэ маань бол өөрөө аюу махтай дундаж махтай адилхан хэмжээний уургыг агуулж байгаа тийм ээ. Шарбуурцгийн сүгээ миксэрэдээд сүүх болгоод одоо ээдүүлээд бяцлаг хийдэг дүүпүү болдог. Энэ 15-аас 18% уургатай болдог. Инхээр яг махтай адилхан болчдөг. Энэ уургнуудаа бид нар одоо бус шингэн тосныхаа хүчлүүдтэй ингээд холиол хоолоо хэрэглэхэд бол бид нар яг нь яруу санаа зовлтгүй. Булчингийн мас нэгдүгээр тунахгүй, хоёрдугаарт өөх тосныхаа хүчнийг бол хангалттай аваад явна. Эрсдийн суурь амьсгал бид нар бол мах идэхгүйгээр адууны мах идэхгүйгээр шингэн тосны хүчлүүдээр хоол хийгээд идэхэд бол ямар ч асуудал үүсэхгүй л гэсэн. Хангалттай болох нь байна шүү. Чи одоо. За тэгээд хүмүүс бас ингэдэг. Нөгөө намайг харчаад энэ туранхай эцэнхий байна. Тэгээд чи бол мах идэхгүй бол үхэн, турж үхэн. Тэгээд дандаа ер нь тэгдэг байхгүй. Тэгэхээр би бол уургаа бол хангалттай авахгүй байна. Гэсэн үг болж таарах нь тий.
За. Өөргөө авахгүйгээс гаднаас нүүрс усаа бас сайн нөхгүй. Ер нь бол бид таних нэг агаараа хоол гэж яриад учраас нөгөө хоол маш бага иддэг гэсэн сонсож 7 хоногт нэг л удаа хоол иддэг. Заримдаа бараг хоол иддэг гэж байна. Өөрөө нэг агаараа хоолтой болох сонирхол их өндөртэй. Одоо бол хэвийн байдлаар л идж байгаа. 7 хоногт нэг удаа мацаг барьж байгаа. Тэгээ хэвийн байдлаар идж байгаа. Гэхдээ хин нөгөө элитэ агаараа хоолтны багшаас бол асуусан. За би бол ингээд хуранхаа байгаад байна. Ингээд дахиад 7 хоногт нэг удаа мацаг бараа явахаар дахиад илүү ингээд нөгөө жин алдах гээд байна гэсэн чинь эхлээд ингээд жингээ докторжуулах арга хэмжээг авчаад тэгээд нөгөө мацаг руу ороорой. Түүнээс бол шууд ингээд нөгөө хүчээр юу яаж болохгүй шүү. Нөгөө хэвийн бус харагдаж ерөөсөө болохгүй. Агаараа хоолтон болох нь бол ямар нэгэн тураал эцэнхий болох биш. Өвчтөе зовлонтой болох биш. Эн чинь бол аз жаргалтай эрүүл саруул болох арга зам учраас юу байгаарай гэж байгаа. За. Тий. Яг нөгөө балансыг ингээ бариад явах хэрэгтэй шүү. Гэж байгаа байхгүй. Тийм бай тээ. Зөв. Би бол яг нөгөө боломжтой гэж бодоод байгаа агаараа хоолтон болох. Яг л одоо бид нар чинь нэгдүгээрт амьсгалаар хүчил төрөгч авж гин тий. Хүчил төрөгчээр авж гин. За хоёрдугаарт юу гэж ихээр амар бол бид нар уураг, нүүрс ус, өөхтөс, амьд мэрцээс ус гэсэн хэдхэн зүйлийг амар оруулаад авчиж ш тийм ээ. Гэтэл амьсгалаар орж иж байгаа одоо агаар гэдэг зүйлийг чинь хүчил төрөгчний хэдүү байдаг. Хүчил төрөгч нь бол тийм их өвт биш шүү дээ. Азот гэж нэгдэл айгүй хэлж байна. Гэтэл бидний амар орж байгаа нэг уураг гэдэг байгаа бодсон шүү дээ тийм. Уураг гэдэг зүйл юунаас өгч ийн вэ гэхээр хүчил төрөгч, ус төрөгч, нүүрс төрөгч нэмэх нь азот гэсэн. Энэ дөрвөн төрлөл бодис бидний бол нийлүүлээд уураг болж байгаа. Уураг болоод байна шүү дээ тийм ээ. Одоо хэд ямар төрлийн холбоогоор нэгдээд байна шүү тийм. Гэтэл баг агаарын чинь баг дийлэнх хэсэг нь азот. Багахан хэсэг нь өөрөө хүчил төрөгч болж хүчил төрөгч тийм үүсгэж шүү тийм. Тэгэхээр агаараас бид нар ингээд нэг одоо тэр юу ихтгэл тамбай чи өөрөө бол одоо нэг агаар болон усаас авж байгаа тэр одоо агаараас авж байгаа тэр азот, фосфор, хүр за тэр одоо юу гэдгийг ус төрөгч, нүүрс төрөгч элементүүдээ аваад биендээ оруулаад эсэлтэн фосфоржуулаад энерги үүсгэх бие тэжээх гэсэн хоёр процессыг маш удаан хугацаанд явуулах тэр аргыг л олцсон. Тийм учраас ихтгэл там ингээд одоо хэдэн жил ингээд самади суучаад байгаа. Энэ бол тийм бас шинжлэх ухааны арга байж. Тэрийг бол бие махбодоо нээсэн учраас энэ хүн бол тэгж явуулаад байна гэсэн зарим нэг эрдэмтдийн бол бас гаргалгаа байдаг юм. Тэгэхээр одоо агаарт азот байгаа үед бол бид нар бол тэр уураг гэдэг зүйлийг болсон ингээд бие махбодоо үүсгэж бий болгож болоод авах боломжтой байгаа дээ ш тийм ээ. Тий. Яг л наад шинжлэх ухааны шин тайлбарлаад байгаа юм л да. Нөгөө агаар олны багш болохоор яг ингэж ярьж байгаа байхгүй. Америкт ерөөсөө тийм стартап компани агаараас элементүүдийг сорж аваад уураг хийж зарж байгаа тийм стартап байгаа гэсэн. За. Агаараас ерөөсөө. Тэгэхээр хүний бие бол ингээ ухамсартай тий. Тэгэнгүүт бид нар чинь хизээ нүдээ яаж завчлах уу гэдэг зүгээр нүдээ завчлал гэж юу яадаг болохоос ш нүдээ яг яаж завчлах уу гэдгийг бид нар шийдэж чаддгүй. Нүднийхээ аль булчингийн татуулаад аль булчингийн суллахаар нүд ингээ анивчт юм бэ ч юм уу тий. Тэгэнгүүт шүлсээ яаж одоо нөгөө боловсруулах уу хоолоо шүлсээ яаж гаргах уу хоолоо яаж боловсруулах уу энэ төр гэдгийг бол бид нэр шийдэж чаддгүй. Эдний бидний далд ухамсарууд хийж байгаа. Бид нар бол зүгээр гараа ингэж хөдөлгөе нүдээ завчий гэдэг нөгөө том үйлдэлүүдийг шийдэж чадж байгаа болохоос шүү дээ. Тэгэнгүүт далд ухамсартаа бид нар агаараас ингээд юунуудыг бүх одоо барилгын материал шиг тэр азот, хүчил төрөгч, ус төрөгч энэ төр бүгдээр ингээ өгчөө. Бид чи ингээд өгчий. Энийгээ ингэж нөгөө молекулынх нь бүтцээр уураг болгож аваарай гэдэг мэдээллийн дадлыг бид нэр далд ухамсартаа тарихаараа ухамсартаагаар суулгаад өгчих юм бол би өөрөө бусдуудыг хийчих юм байна. Уурга агаараас уурга аваад материалуудаа аваад уурга би өөрөө болгочих юм байна. Агаарт ус төрөгч хүч нөгөө ус чинь болохоор H2O шүү дээ тийм. Хоёр ус төрөгч нэг хүчил төрөгчийн молекулын нэгдэл. Тэгэнгүүт ялгаагүй агаараас сорж авлаа. Усаа өөрөө үйлдвэрлээд аваарай гэд биедээ команд өгчих юм бол өөрөө хийгээд авчих юм байна. Ингээд ус уурга хоёроо авчлаа. Ингээд босод элементүүдээ ч гэсэн бүгдийг ингээд авчлаа. Тэгж сургах нь л гол нь
тэр тэгж сургачих юм бол ингээ агаараа олдон боломжтой болчихдог Аа, байхгүй. Энэ технологи нь ингэж аргачлал зааж өгөө яваад байгаа юм л дэлхийд аа за. Гол нууц нь эндээ байх нь шүү дээ. Тийм, нууц нь бол зүгээр тэр тархиндаа далдхамсартаа тэр програм суулгах нь л болчиход байгаа юм. Програм суулгааг бол бид нар ч одоо өлсөө дөрөг туржгүй тураалаа орчихно шүү дээ. Одоогийн програмаар бол одооний програмаар бол шууд турж өгөх байгаа шүү дээ. Тэгэхээр надад ч гэсэн ингэ зөвлөөд би чи эхэндээ нөгөө агаар болтон болно гэж 5 хоног хагас шууд хуурай моцог бариад зөвхөнгө алдсан шүү дээ. Тэгэхээр намайг яг маш одоо ширүүнд шөөмжилсэн л дээ тэн дээр өглөө шүү дээ. Ямар булчингүй юм хийд юм бэ? Энэ дэлхий дээр хүмүүс турж өгч байна. Эн чинь одоо худлаа гэсэн үг үү? Эн чинь үнэн шүү дээ. Тэгэхээр эхлээд програмаа өөрчлөхгүйгээр ингэж муухардах нь бол амь насны талтай ингэж болохгүй. Ингээд маш ингээд шинжилгээ ухааны үндэстэй маш ингээд улс суурьтай үзэх хэрэгтэй байхгүй нэг чинь. Та одоо тэр нэг агаар хоолтойг Монголд ирсэн. Тэрнээс хойш хэд хоног нийтээр хамгийн удаанд хэд хоног хоол идэхгүй байж үзсэн. Яг тэр чи ерөөсөө агаар хоолтны багш бол октоосоо тэгж зөвлөдөг. Ерөөсөө систем суулгана. Систем суулгана гэдэг нь хэд хоногоор ингэж нөгөө мацаг бариараа гэсэн үг шүү. Ер нь 7 хоногт нэг удаа мацаг бариад ингээд нөгөө юунуудынхаа энергитэй ажиллах энэ дадлуудаа суулгах хэрэгтэй. Эхлээд тэгээд эднэр нь ингээ явцын дундаа юу болно. Явцын дундаа ингэж нөгөө далд хумсарт суугаад ирэнгүүт ингээд цаашаа хөгжөө явчихна гэж. Тэгэхээр шууд л ингээл одоо өнөөдөр 2 хоног мацаг өрөө, маргааш 3 хоног мацаг өрөө ч юм уу ингээд явах систем биш байгаа. Аргачлал нь биш. За энэ багшийн заадаг аргачлал нь бол тийм биш гэсэн үг. За дараагийн асуулт болохоор ингээд байна. Цагаан хоолтнууд дэсвэргүй хүнд ажил хийж чадахгүй байна. Махан хоолтнууд бол барилга дээр бүх одоо хүнд хүчээр хийж байгаа ажлууд хүнд хүчээр ажил хийж байгаа хүмүүс бол зөвхөн махтай хоол идэл дэсэж байна. Цагаан хоолтнуудыг оруулахаар бол одоо бүдэрч унаад болохгүй байна. За аль улсад болсон зүйл юм. Энэ Монголд бол надаас асууж байгаа л асуулт. Наадах чинь бол яг ингэж болон зайлуул. Монголд бол нөгөө цагаан хоолтон болж байгаа хүмүүсийн хувьд бол мэдээлэл муутагаар хөөрхийсэн нь цагаан хоолтон болсон. Тэгэнгүүт одоо тэр нэг одоо хүний бие чинь энгийн хүн бол бензингийн 1 кг тутамд хоногт 0.8 г бензингийн 1 кг тутамд одоо би 100 илтэйг хоногт 80 г уураг авах хэрэгтэй юм байна л да. Гэхдээ энэ уурга тэр хүмүүс одоо сэтгэлийн хөдлөлт ч юм уу одоо цагаан хоолтон болцсон залуучууд их Монголд олон байгаа ш. Тэрийг авч чадахгүй байгаа учраас нөгөө хүнд ажил хийхдээ булчин мас шаардна. Булчин мас шаардахаар илүү хүнд ажиллагаад барилгын хүндийн мөрхөр булчингууд нь амархан эсэлтэд булчингууд нь одоо ундаг булчин мас нь ундаг гэсэн. Булчин мас нь унахаар нөгөө креатин фосфатаа үйлдвэрлэж чадахгүй хүч нь улмал муудаад байна гэсэн үг байхгүй. Муудаад байна гэсэн. Тэгмүүд тэр хүмүүсээ юу хэрэгтэй вэ гэхээр булчин масын нөхөж өгөх нэгдүгээр төгс уурах хэрэгтэй. Хоёрдугаар тэр хүмүүс одоо хоолндоо өнөхөр сайн идэж чадж байна. Одоо гол зүйл нь тэр хүмүүс л гурил будаа үр тариагаараа л ажиллаа хийгээд булчин мас нь жижигэрхээр нөгөө нэг хүч нь унаал. Тэгэл ингээл хүч нь улмал сул дорой болоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг бол би бол хоногт одоо яг үнэхээр тийм барилга дээр хүнд ажил хийж байгаа хүмүүс бол цагаан хоол идэж байгаа. Хоногт ядаж нэг бүтэн дүүп 100 г-да 60 г уурахтай 100 г-да хамгийн багадаа шүү дээ. Идээд нэг 2 3 хувааж идээд хажуугаар нөгөө жимс хүнсийн нөгөө үр тариа те бүгдийн тэнцвэрээр менюндээ оруулаад тэгээд идээд явах юм бол тэр хүмүүс махан хоолтой хүнээсээ ч илүү сайн ажиллах боломжтой. Харамсалтай нөгөө нэг тэр хүмүүс бол уурга нөхөж чадахгүй болохоор булчин мас нь унаад тэгээд булчин мас нь уучгаар сүлдтэй сул дараа байх нь бол гол зүйл нь бол тэр уургийг маш сайн нөхөж өгөх хэрэгтэй. Төгс уургийг үйл ажиллагааг тамигчлал агуулсан бүтээгдэхүүнч одоо Монголд бол шар буурцгаар хийж байгаа хамгийн чухал уураг бол одоо дүүп байна. Гэхдээ мэдээж дүүпг бол амтлаад одоо махтай адилхан хэмжээний амттай болгоод идэхгүй бол бас аппетитэн дүрхгүй учраас нөгөө махан хоолны амтнасаа амтандаа дурлж чадахгүй бол үүтрэний амтандаа дурлаад 3 удаагаа хийгээд тэгээ биед нь өөх мас нэмэгдээдэг булчин мас нэмэгдэж өгдөг. Тэгээд нэг жоохон дэсвэргүй байгаа. Гэтэл яг зөв зохистойгоор яг ингэж махан хоолтой үнтэйгээ адилхан тэр цагаан хоолныхаа уур муургийг аваад идэх юм бол тэгээ адилхан спортоор хичээлэх юм цагаан хоолтой хүн илүү их тийм хүч тамиртай илүү дэсвэр төвчтэй байдаг. Гэтэл харамсалтай нэг цагаан хоолтой болгох тэр буруу идээд байгаа учраас булчин масаа идээд байхгүй болох гэсэн. Зөв идэж чадахгүй байна гэсэн үг байна. За их сонирхолтой их чухал хариултууд хэлж өгч яах талархаж байна. За дараагийн асуулт нь зөндөө олон асуултууд байгаа хоёлаа. За дараагийн асуултнууд бол ингэж байна. За ургамалч гэсэн амьтай штэ. Та нар ингэж ам өнөхгүй л гэж яриад байх юм аа. Ургамалч гэсэн амьтай штэ гэдэг. За тэрийг энийг та хариулах уу би хариулах уу?
За би яг хөө ихлээр өөрийнхөө хэмжээнд хариулъя зэ. Та тэгээд дараа нь нэмэхээр юм байвал нэмэхгүй бол дараагийн асуулт руу орч явлаа. За тийм миний бодлоор бол яг хөө миний сонсч ирснээр бол яг хөө ургамал гэдэг зүйлийг чинь бол яг хөө нийтдээ бол бараг 95% нь уснаас тогтож идэг. Тэгээд нөгөө ургамал чинь нөгөө тийм одоо өвдөлт нэг мэдэрдэггүй гэж сонсон. Тэгээд дастуулах тусмаа улам одоо ингээд нэг мод зодож одоо ингээд хотоодод ингээд дээрээс нь тастаал ингээд намхан болгоод байж тийм тайрал. Тэнгүү тэр модод улам илүү бүдүүн болоод улам олон жижиг салаа мөчрөөтэй болоод байгаа тийм. А тэрүүнд л ургамал ногоо бол идүүлэх тусмаа улам ургадаг гэж одоо тийм. Одоо Чингис хааны нэг дээрийн сургуулийн ургамал идүүлж иж ургадаг нь одоо хажир үнэ ингээ тий. Одоо өвсчмөл идүүлэх тастуулах улам ургаж улам цагаан сагсааж гэтэл нөгөө хадлан эээгүү газ байг гой өвс ургадаг газар тэр жил хадааг бол дараач нь өвс мө ургасан байдаг ч тийм үү. Ихэмшлийн жишээ байдаг. А тэгээд тэр ургамал бол өвдөлт бол баг огт мэдэрдэггүй. Маш бага 100-ны бараг 1% мэдэрдэг их юм. Маш бага. А хүн бол хараад одоо амьтдч бол одоо тэр мах цус гаргаж байгаа учраас тэр жоохон хумслаа ч юм уу жоохон шалбархтлаар маш их өвдөлт мэдэрдэг шүү дээ. Тэр хүн болон амьттай хоёрын бол ухамсарын зүрх бол асар өндөр байдаг учраас асла үүнтэй холбоотой байдаг гэж би бодож байна. Таны хувьд нэг юм. Тий, ер нь яалтчгүй л дээ. Тэр хамгийн гол нь л тэр өвдөлт зовлон л яригдчихад байгаа. Мэдээж юуны хоньны хөлийг таслаад идчихвэл дахиад хөл нь урахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бас тэн дээр тийм байна. Хамгийн гол нь нөгөө би өмнө нь ч бас тайлбарлаж байсан да. Ургамал бол өөр төвшний хэмжээсийн бодгол, хүн амьтан хоёр бол ижил хэмжээсийн бодгол. Тэгээ хамгийн гол нь хүн ижил хэмжээсийнхаа бодголыг идэхээр айхтар их хорлол болт юм лээ. Энергийн хувьд ч гэсэн тэр одоо жишээ нь машиныг хийсэн төмрийг идүүлчих юм бол машины банкрон төмөр хийчих юм бол шууд моторлон төмөр хийчих юм бол шууд эвдэрх нь ойлгомжтой шүү дээ. Яг энэ шиг ижил материалыг өөрт нь идүүлэх юм бол айхтар их нөгөө хохирол юу болт юм. Ер нь маш ингээд энгийнээр тайлбарлах гэж байгаа шүү дээ. Түүнээс бол ингээд ургамлын бүтэц, хүний бүтэц гээл ингээд ярих юм бол бүр төөрөө явчих юм тийм. Тэгээ хүн төрлөختөн чинь бол яхаа би мөсөлтгөө ихэлтэл бол хүн бол цагаан хоолтон байсан гэсэн сонсон. Мөсөлтгөөс хойш яг хүнд үйлрэлийг авахын тулд яах нь бас махан хоолтон босоо гэж тэгж би бас сонсч ирсэн шүү. За окей, энэ дээр бол ойлгомжтой, ер нь ойлгомжтой тайлбар байна. Мал аж ахуйгаас салах гэдэг штэ. Та нар энэ цагаан хоолтнуудаа гэцгээгээд байгаа. Минийхээр бол зүгээр сүү цагаа эдэгээ идээд мал аж ахуйгаа аваад явахаар бол бүрэн боломжтой ш. Заавал тэр амтныг алж идэл зовоогоол орилуул чарлуулаад тийчлүүлээд байх та шаардлага байхгүй байх гэж үздэг. Угаасаа хүн гэдэг амтэн чинь байглаасаа ингээд энэ хуран өмсөн харсан ч тэр ингээд алж идэх зориултгүй амт учраас тий. Тэг яг юу вэ? Мал аж ахуйгаас салах гэхээр бас нэг талаараа бол бас тэгж бас ойлгож болох ч гэсэн нөгөө талаараа бол одоо Монгол орны байгаль экологийн нөөц гэж одоо нэг 20 сая 500 мянган метр квадрат газар бол нэг 25 сая малыг илүү дааж иж Монгол улсын байгаад бол илүү онгон дагшин байна гэж үзээд байгаа шүү дээ. А гэтэл манай ч одоо нэг 80-аас 100 сая хооронд тогтмол хэлбэлж байгаа. Жилдээ нэг 3 сая хүн чинь нэг 15 орчим сая малыг бол найдалж иддэг юм байл монголчууд бас хойх мал найдалж идэж байгаасаа. А байгалийн даатмал бол маш ихсэн. Дээр нь бол одоо яг одоо газрын гүн одоо тэр юугаа нуур, цөөрөм, голг, горих эднэр бол маш их ширэгсэн. Ундны усны дөрөт бол хөдөөдөл маш их явагдаж байгаа. А дээр нь бэлчээрээ одоо малын хит хөллийн талхалтаас болоод бэлчээрийн дөрөт бол ихсэн. Одоо нэг газрыг одоо манай ах トゥ нар ингээд Завхан аймагт байж л тэр аргалт баг. Тэгээд тэр маш олон хүмүүс бол одоо ингээд тэнд ингээд ах トゥ нарыг суурч чинь тэр голд бол маш олон айл байна. А гэтэл тэр буураас сэлгээд нэг тийшээ нүүхгээр бас нүүч чадахгүй болчихсон ш. Тэр олон айлтай олон малтай. Тэр газар ядаж нэг 2 жилгэл бэлчээр нь амраачих тэнд бол маш өөснөгөө маш сайхан ургач чинь гэдэг. Тэгж чадахгүй хэмжээний одоо хүм мал бол хөдөөгөр байгаад байдаг. А тэр маань бол өөрөө нэгдүгээр эколого одоо байгаль дээр ургах хэвээр ургамлууд ургахаа байж ин цүлжилт бол одоо маш эрчимтэй явагдаж байгаа гол илрэл байгаа даа шүү дээ. Монгол улс одоо хит их малын хаа одоо харгаагаар их юм одоо юу байгаа юм цүлжилт бол эрчимтэй явагдаж байгаа улсууд юм бол одоо их тэргүүг нь Монгол явж байгаа байх гэж байна. Тэгээд өнгөрсөн жилүүд одоо нөгөө зуд дурхан маш их болсны улс Монгол улсд бол перми мал аж ахуйг байгуулахгүй бол
одоо болохоо байж гинэ гэсэн зүйлүүд яригадад эхэлсэн ш. Гэтэл перимал аж ахуй гэдэг бол нэгэсэндээ бол одоо нөгөө таны хэлдгээр сая хэлсэн ш. Хүн амьтаа бол яг адилхан потенциалтай амьд ч үг гэхэл одоо нөгөө хүн гэдэг илүү потенциалтай амьд маа нөгөө мө хэдэн малыгаа бүр хашаа хооронд хориод бүр те бүр хит их одоо перимал аж ахуй хит их дарчилгаа зовлон тийм илүү их зовоон ш. Аль монголчуудын хувьд бол яг хоо нэгдүгээрт малаа гаргаж идэх ч гэсэн хөргөн малаа бас маш тийм хайрлж бас одоо малддаг тийм л ард юм. Уул нь бол дараагийн асуулт болохоор ингэж байна. За эрүүл мэндийн шинжилгээ хамгийн сүүлд эзээ өгсөн бэ. Тэр нөгөө уурга, витамин, амин дэмүүд чинь ер нь ямар гардыг юм бэ? Одоо та нар өөрсдөө гэдэг аахгүй. За та ер нь үзсэн үү? Би ч нөгөө хавдар судлалын үндэсний төвд бол жил болгоно л эрүүл мэндийн шинжилгээ өгдөг шүү дээ. Сүүлд чи жилийн өмнө интермедиат шинжилгээнүүд бүх шинжилгээнүүд өгсөн. Уурга яг тухайд чинь би нэг хэсэг уурга нөгөө дүүфүү нэг жоохон ахиухаа идэж байсан үе. Тэгээ сүүлд бол болцсон л да. Одооноос харин яг уурган нэрэн дахиж нэмж идээ байц. Нөгөө таны саяны хэлэхээр нэрээ саналаа. Тэгэхэд эмчин ингээд намайг нөгөө дуудаж уулзаад та уурга юу лээ маха жоохон багасгаараа гэдэхгүй. Тэгэхээр нөгөө би мах нэг иддэггүй штэ. Мах ерөөсөө иддэггүй штэ би гэдгсэн чинь. Үгүй тэр уурган жоохон их байна. Уурга хаанаас аваад байгаа юм гэдэхгүй. Би нөгөө цагаан болтой ингээд дүүпүү ингээд сая хэд хоног нэг жоохон ахиухаа идээд байгаа гэсэн чинь. Тэгвэл тэрийгэ багасгаараа гэ. Бусдаар бол бүх юм окей байна гэсэн байхгүй. Тэгэхээр та эзээс хамгийн сүлд шинжилгээ өгөө. За би ч ер нь баг нэг тийм шинжилгээ бараг өгдөг юм да. Яг нэг фитнест ороод ингээ хатгаж үзүүлдэг нэг юм уурга хэмжээг нөхөр хэмжээдэг ш. Тэн дээр бол миний уургийн агуулмж бол их өндөртэй л гарч ийн гэсэн нэг дүүпүү хийдэг болохоор дүүпч өөрөө одоо ясгүй махал гэсэн үг ш тийм ээ. Тэгэхээр бол яг уургийн дутагдлын тал дээр бид нар айх шаардлага байхгүй. Ер нь бол уургач бол нэлээд тун өндөр гарсан байх шүү. Бараг мэрэгжлийн тамирчидтай адилхан хэмжээний уургач маш өндөр байна л гэж гарч ирж байна. Гэхдээ уурга хэд өндөрлөө гэдгүй юм ба шүү дээ тийм. Гэхдээ яг нөгөө тийм яг мэдээж яг уурга хит их ихсүүж хэрэглэх юм мэдээж элэг бөөрөн дэр хачаалууд болоо маш өндөрч. Гэхдээ нэг сонь бидний энэ идж байгаа цагаан хоолны уурга уурган сондоо эслэг мэслэг бид нар чинь маш их хэрэгэлдэг болоо ш тэр юм уу. Элэг бөөрөн дэрсэн тэр хачаалууд бол одоо бөөр сайн байна, маш сайн байна гэх юм. Одоо би ч маш их өдөр тург 2 дүүп үйдэг, уурга их маш их авдаг. Бөөрийн хувьд бол асуудал байгаа даа. Гэтэл эсрэгээр одоо жоохон мах сах иддэг ч юм уу. Нэг идэгч байлаа гэж тэр хүмүүсийн хувьд бол яах нь ачаал ихтэй. Элэг бөөрөнд их ачаал бол маш өндөр авсан байгаа гэдэг шүү дээ. Би ч тухайн үед өдөрт нэг тал дүүп үйдээ яваад байсан баха. Тухайн үед тэгж санагдаад байна. Тэгсэн чинь юу яасан штэ. Уурга чинь жоохон их байна гэж гарсан. Тэгээд бусад шинжилгээнүүд бол бүгд окей байна гэсэн. Витамин D жоохон бага байна гэсэн. Тэгээ би витамин D хариулсан тухайд. За тэрнээс гадна ингэсэн байна. За дараагийн асуулт нь болохоор Няра хүүхдэд мах өглгүүгээр хэрхэн хооллож унтлах вэ? Танайхан чинь бүгдээрээ гэр бүлэрээ цагаан болтон тий. Тий би 2009 онд манай ихэр 2008 онд цагаан болтон болсон. Бүгд ногоон болтон вег нь. Манай хүүхдүүд чинь 12 он 14 он төрсөн. Тэгээд төрлөх юм бол ихийнхээ гизэндээ ахаас ахгүй лаа төрн бол веган байсан. Төрөөч бас веган байсан. Яг хөө мэдээж одоо нөгөө хүүхдийн өсөлт бойжл хамгийн сайн явагдаж идэг үе учраас бол одоо Монголын дүүпүүч юм бол яах нь нөөцлөгчгүй хийдэг учраас бол яг хөө махныхаа оронд бол дүүпүүгээр банцаа хийж өгөх. За тэгээд бүх төрлийн олон төрлийн жимс нөгөө яг тэр нөгөө 6-8 сар нөгөө нэг бор хоолнд орох цаг байгаа шүү дээ. Яг тэр үед нь бол яах нь одоо бүх төрлийн жимс хүмүүсийн ногоог бол баг угаар жигнээд тий. Тэгж бол амтлуулж, тэгж бол хоолнд бол оруулж ирсэн. Ерөөсөө л төрхөөс нь мах идүүлээгүй тэгэл одоо үргэлж мах идүүлээгүй л явж хахад тий. Сайхан эрүүл чирэг сайхан өсцгөөсөн ба шүү дээ. Төрний өсцгөөсөн байна тий. За окей энэ бас их чухал асуулт байна. Манай хүүч бол ангид бол хамгийн өндөрч одоо 13 настай. Метр 76. Ангид хамгийн өндөр нь л явж штэ. Та өөрөө бас яг ингээд яг мэрэгжлийн хүн болохоор бас ингээ сайхан анхаарад яваад болоод байна л да. Би чинь жишээ нь одоо 20 жил цагаан бол идж байгаа гэхэд чинь ингээд туранхай эцэнх байгаа нэг миний муугийнх болчлоо л да бас. Одоо бас энэ дээр анхаарахгүй болохгүй. Анхаарал яг нь давхар бодибилдинг фитнес ч юм хүчний спортоор хичээллээд
Тэгээ яг нөгөө уурга одоо бенжигийн 1 кг-т жирийн үнээс 2 дахин хэрэглэх хэрэгтэй. 1.5 дахин. 5 гээд яг тооцоолж уурга аваад тэгээд нүүрснийхаа хэрэглээг яг зөв зөвхөстэй нэмээд тосны хэрэглээч байгаа. Тэгээд хэрэглээд тэгээд гоё өөртөө таарсан зингээр тохируулаад фитнес хийгээд явах юм бол бас маш хурдан болчих юм асаа нөхөд явах боломжтой. Би бол энийг бол хоолн дөр анхаардаг, хоолыг нэгт хоолны ёстой анхаардаг. Тэг нэг тийм одоо юу л бүр энэ агаараа хоолт болж өгдөг гэс агаараа хоолтон болчихгол тийм л ингэж бодоод байгаа шүү. Энэ тэнд одоо Монголд ч нэг айхтар дандаа ингээд жимстэй ойрхон байгаад иж чадахгүй. Тэгээд заримдаа ингээд гадаад явахаар гадаад ч нугасаа жимс хэлбэг байгаа штэ. Тэгээд очингуудаа л ер нь жимс идэл хэлждэг. Жимс идэхээр улам ингээд баясал төрөөд улам гоё болоод идэв штэ. За дараагийн асуулт маань болохоор ингэж байна. Эрдэс шимт хижээл яаж нөхөх вэ? Юугаар нөхөх вэ гэж байна. За тэрнийг сая ерөнхийдөө яг энийг бол ер нь бол яриах тийм. Ер нь бол нэг бид нар макро микро гэсэн хоёр шимт хижээлийг л авч байгаа байхгүй. За. Амар макро шимт хижээлэг нь уург нүүрс өөх тус гэсэн. За уургийн бол бүдүүн таймаар ярих юм бол одоо бид нар дүүп болон шош шар бурцаг гэдэр авчиж байна гэсэн. Бас шошнууд идэж болдог тийм. За өөх тосонд нь бол бид нар бүх төрлийн одоо шингэн ургамлын гаралтай тоснууд бүгдийг хэрэгжилж байна. Гэхдээ намрын хувьд бол хүний биеийн мембран бол шингэн төлөвт ордог. Намрын хувьд монголчууд дээрээс адууны махсах, элдв арх уудгүй тийм шингэн гаралтай тосны хүчнийг хэрэгэлдэг байсан. Намрын хувьд монголчууд ямааны тэмээ голдоо хэрэгэлдэгсэн байна шүү дээ. Тэгвэл намрын хувьд бид нар кокосны тос, палм ойл, 70 одод гих мэтлэгийн хатуу гаралтай одоо тийм тасалгааны температур зарцуу байдаг тоснуудыг арай жогтлох хэрэглэх гэсэн. Өвөл тэгэл хавар намар зундаа бол шингэн тасны хүчтэй бол илүү хэрэглэнэ гэсэн. Зуныхаа хувьд бол зуны хувьд бол юу байгаа. Тэгэд нүүрс ус гэж байгаа. Нүүрс ус гэдэг нь бол одоо бидний бүх төрлийн үүртээр гурил, будаа, бүхэл өөр гэл те. Эдгээр нь бүгд нүүрсэнд орчин. Дээр нэмээд амьд мэрц цэцгийг бид нар юунаас авах вэ гэхээр амьд эм гэдэг бол одоо А, Д, Е, К хэмжлэгийн амьд юмуд ш. Эднийг бол бид нар бол одоо бүх төрлийн хүнсийн ногоос авч луун шар болгоёроос бид нар аптай амьд хангалттай авчна. Баг цагийн тосонд хураач ч юм уу луунгийн хайлмыг шар болгоны хайлмгийг идэхэд бид нар маш өндөр хэмжээний луун юу хоёр гэнэ? Луунгийн хайлмыг хийж болно, шар болгоны хайлмыг хийж болно. Луун шар холоо хоёр. Энэ достой баг цаг хураач юм уу бид нар маш сайн шинээр одоо А амьд юм авчин тий. Е амьд юм гэх юм одоо бүх төрлийн самар болон одоо наран цэцгийн өрнүүдээс хангалттай авчин тий. К амьд юм гэдэг хүрэн манжин бодоод бус төрлийн хүнсийн ногоо улаан лал эднэрт байж гин. Д амьд юм гэдэг ганц тосон дуустдаг амьд юм байна. Д амьд юм гэдэг бид нар мэдээж нэмэлтээр бол одоо зайлшгүй авах бас зунаас бус үйлрэл бол бид нар бол одоо цэгийн шалтан бага явдаг. Бүх үйлрэл одоо Д амьд юм зайлшгүй авна гэж байгаа. Усан дуустдаг амьд юм гэх юм бол одоо Ц амьд юм одоо бид нар яг бидний ганц дутагддаг амьд бол Ц амьд юм хүнсийн ногоо байнх хэрэгэлдэг их хэмжээгээр хэрэгэлдэг. Тэгээд Ц амьд юм байнх хэрэглэхгүй Ц амьдын хоол ижээс авч нэмэлтээрээс хэрэгж болно. Б-гийн төрлийн амьд бол бүх төрлийн үүртээрээ болон жимс хүнсийн ногоонд бүгдд нь байж гин. Б-гийн төрлийн энэ дэр нэг ганц дутагддаг ганц амьд юм байдаг нь бол цагаан болтой бол B12 гэж амьд юм байна. B12 гэдэг амьд юм бол бид нар бас хоол хүнсийн нэмэлт бүтээгдэхүүнээр бол байн авах хэрэгтэй амьд юм байна. Өөрөөр бол одоо усан дуустдаг амьд юмээс B12, тосон дуустдаг амьд юмээс D гэсэн хоёр амьд юм л веган хоолтойгоо дутагдана. Энийг авах хэрэгтэй. Бид нар мэдээж одоо үүртээрээ жимс хүнсийн ногоон дээр нэмээд бид нар өдөрт 400 г хүнсийн ногоо 150-аас 200 г жимсгнийг бол өдөр тутамдаа зайлшгүй тий. Тэгээ нэг 150 г жимс гэдэг чинь нэг дундаж алимл дөрөг 150 г одоо жимс болчиход байгаа тийм ээ. Тэр 100 гэхдээ болж игэл яг жимс болон хүнсийн ногоо хамгийн бага дарааг 3-аас 5 төрөл болгоод хэрэгжилж байвал айгүй зүгээр. Тэгээд дээр нь өөрийнхөө үйлрэлд бол түүхийн ногооноос л ихээс илүү бид нар ногоогоо жигнэд болгоод идэх хэрэгтэй температур зааврынхан дагуу. Жимсээ ч гэсэн босрон болгоод халуун бүлээн дээр нь бус үйлрэлдээ бол яг одоо юу тий сайхан угааж цэвэрж хариуцгаад тэгээд идэж яхад бол нэг асуудал бол байхгүй байгаа даа шүү. За их гой их хэрэгтэй зөвлөгөөнүүд өгч шүү. Их талархаж байна. За дараагийн асуулт ингэсэн байна. Төмрөө хаанаас нөхөх юм бэ? Нэг хүн хөөхтөн цагаан болтой болсон чинь төмөр дутагдсан байна гэдээ ах юм а гэсэн. Тэгэхээр одоо би бол ууланд шинжилгээ өгөхөд миний төмөр хэвийн гарсан л та. Яг хоо төвний бас дутагдaltaй хүмүүс байна. Биенжин багтай, хоолунд шингээх чадвар муутай, төрөлхийн одоо нөгөө уламж шанах хонорл хийм бэлэг чанартай тийм дунхай эцэг хідөө
маягийн одоо жоохон тамир тинкээс султай болж гүйлгээ ухаасаа сэргийлэх хүмүүс байна. Тэр хүмүүс бол төмрийн дутагдал бол бас баг зэрэгээр уламжлалт авахны хийм бэлэг чанартан Монголд бол яг нь эмэгтэй хүмүүс олон төрсөн цус алдсан ч юм уу ямар нэгэн шалтгаанаар цус багталтай төмрийн дутагдaltaй хүмүүс байна шүү дээ. За энэ хүмүүсийн хувьд бол юу яах хэрэгтэй? Төмөр их орсон амьд эмтэй бүтээгдэхүүн юу байдгийг тэр веган хоолнд бол гурвалжин будаа. За тэгээд сэвэг зарм гэдэг юм үүртэрээ байгаа. 100 г тутамдаа 4.5 г буюу хурганы махтай тугуулын мах хурганы махтай дүүцгүүц хэмжээний төмрийг агуулдаг хүмүүс бол яах нь сэвэг зарм байж. Сэвэг зармаа бид нар 3 цаг усан дэвтэйг сайтар угааж жагаад дараа нь чанж болгоод тэгээд хийнсэндээ хэрэглэх юм бол төмрийн бол яах нь гүн тоглоос гарах боломжтой. Төмрийг бол дэмжиж гол амин дэм нь бол одоо С амин дэм гэж байна. Тэгэхээр төмөр ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа одоо сэвэг зармыг бид нар буслаад чанаал багахан давс ихтэл маш гоё зутан болно. 15 минут туслахад. Одоо тэрийг бид нар одоо дээр нь витамин С ч юм уу, жүрж юм уу, лемон маань шүүс мөстө холиод хэрэглэх юм бол төмөр дутагдлаас маш сайн сэргийлнэ гэсэн үг. Төмрийг блоколдог ганц нэг амин дэмүүд гэж байдаг. Тэрийг бол тийм төмөр ихтэй хоол хүмүүс эзнээс одоо яг нь 4-6 цагийн дараа тиймэрхүү хүмүүсүүд эдэж явах хэрэгтэй гэсэн үг байна. За нэг ийм сонирхолтой юм байна. Махтай хоол хийх нь амархан юм уу? Цагаан хоол хийх нь амархан юм уу? За тийм. Ер нь бол юу байгаад байгаа? Наадах чинь бас яг мах гэдэг зүйлөөр буцалгахаар бор өнгөтөж бахан давс хийгээд тэгээд хүний одоо ер нь бол тийм амтлаг хоол шүү дээ. Мах буюу махч бол хэрэг уураг. Мах бол зөндөө уурагтас нүүрсээд ч бол ерөнхийдөө бол одоо маш их тийм амтлаг амтыг агуулждаг уламжлалт амтлаг амтыг. Тэгвэл энэ амтлаг амтнаасаа татгалцсан хүн чинь нөгөө хоёр дахь гол амтлаг амтыг юу бүрдүүлждэг. Үүртэрээ бүрдүүлждэг. Тэнгүүт махнаасаа татгалцсан хүмүүс чинь үүртэрээр хитэх гурил будаа нэгдэл юм аягүй хиддэг. Тэрнээс одоо хөөнг болоо жоохон хөөнг тарга үүсээд эхэлдэг. Үүтэ доторлоороо булчин махс нь багасаад эхэлдэг тийм ээ. Тийм асуудлууд үүсээд. Тэгэхээр яг махтай хоол махгүй ургамлын гаралтай хоолоо махтай юм шиг амталдаг болохын тулд хүн мэдээж үл яг хоол хийж сурах хэрэгтэй. Гэхдээ бол яг хоол хийж сурах гэх юм бол зүгээр тав веган хоолыг яаж хийж сурах вэ гэдэг интернет руу ороход маш олон бичлэг гарын авалганууд маш олон байж байгаа. Веган CGM гэдэг одоо бидний ажилладаг сайт тэн дээр маш олон веган хоолны жорууд байгаа. Яаж юу баян шааж юу хөшүүр яаж ийх үү одоо тий гэх мэтлээ. Одоо өнөөдрөөс хэрэг авсан мэдлэг байх юм бол өдөрт одоо дасгал хийдэг хүн бол бенжиг килограммтаа 1.5-аар үржих юм ярингүүтээ уурга бодоод одоо шар буурцгийн махчил 100 г-да чанж болгосон хэлбэрээр 24-48% уурга агуулж байна. Дүүпү 15-18% уурга агуулж байна гэл маш олон төрлийн мэдээлэлүүд байна шүү тийм. Тэгэнгүүт бид нар дүүпү болон шар буурцэг мах шош сэвэг зарам гэдэг эдраараа бол уурга хангалттай нөхсөн тийм хоолуудыг эсрэг. Гэхдээ хоолныхаа жорыг одоо яаж веган цөв яаж хийж сурах вэ гэж интернет руу ороод хайхтал веган цөв хідэн 10 янзаар хийж байгаа. Жорууд бол байж байна. Яаж веганер гоё өвлөө хөтөр бууц их үү яаж одоо тийм шүл хийх үү гэхээр тэр веган тийм гоё одоо аргууд бас бүгд интернет бас бэлэн л байж байна тий. Бүр ингээд наривчлаад өшөө гойжуур сураад би болгоё гэх юм бол бас би ч бас сургалт хийдэг хавсан бүтээсэн. Харин тийм ээ. Тэр үеж бас тийм энэ сургалтаас ирээд суухад ч бас бүрэн боломжтой. Бас яриулъя гэж бодож. Угаасаа дараагийнх нь асуулт нь яг тийм байна. Хоол хийж сурмаар байна. Зааж өгөх газар байна уу? Хэн зааж өгөх вэ? Гэдэг аахгүй. Тэгэхээр яг өөрөө харин яг сургалт явуулдаг тий. Тэгээд сургалтаа одоо л явуулж байгаа юм байна тий. Явуулж өнгөрсөн бүтэн сая өдрөөс одоо дахиад нэг 7 хоногийн дараа явуулна. Ер нь бүтэн сая өдөр болгоно л явд юм байна тий. Ер нь бол яг өнгөрсөн жил амжихгүй байж байгаа 3 сард нэг хийгээд сая өнгөрсөн 7 хоногт нэг хийсэн гэсэн үг тий. Би таны юу заваасаа л хамаарат байна тий. Нөгөө юу л Facebook-ийг чинь нэмэх юм уу? Яг нөгөө юу нэмэх вүлээ? Тэрийг нөгөө комментэн дээр нэг оруулчихна. Тэг нэг пэйж байгаа. Тий холбогдох юуг чинь линк хийж дээ. Тий. Тэгвэл өөртөө ч холбогдож жоод хуваар мороо гаргаад сургалтанд ч очиж сууж болохоор шүү дээ. Болно тий. За тэр их чухал байсан юм байна. За тэгэхээр ерөнхийдөө надад ирсэн асуултнуудыг бол бүгдээрингийн асууж өгчлөө. Хамгийн гол нь би ч гэсэн уурга дөрөвтэйхэн шиг нөхөд дасгал хийх хэрэгтэй юм байна. Яг танд бид дасгал хөдөлгөөн хоолны меню зэсэж гаргаж өгч болно ш. Тэгэхээр та дотор талаараа айгүй их тийм яргаа булчинтай мөртлөөсөө булчин шиг ингээ баг зэрэг зөөлөн байгаад байна ш. Тэгвэл бол нөөц чи амар байна. Гэхдээ өөрөөсөө хийхгүй л ярих гэсэн үг л дасгал хөдөлгөөн хийж хооллохгүй л гэсэн үг байхгүй. Тэгээ бас өөртөө бас анхаарай тий. Танд өөр тайлбарлаагүй
Энийг тайлбарлахгүй үлдчихлээ гэсэн юу вэ нэрэ? Наах тэгээ над баг нэг тийм тайлбарлахгүй үлээ гэсэн юм бол баг бол байхгүй байна. Гэхдээ яг бол хавгаахын маань бас ярьцлахын гэсэн саналд нь их баярлалаа. Бас мэдээж өөрийнхөө чадах мэдэх хүрээнд бол өөрийнхөө одоо мэдэх зүйлийг бол хуваалцлаа. Тэгээ мэдээж хүн одоо дэлхий дээр агаар усаар хоолдог бараг 60,000 орчим хүн байдаг гэж байна. Одоо бидний хоолч ихээр эхлээ махан хоол иддэг хүмүүс байна. Махан хоолны дараа чинь сүүцгээ идэх хэрэгэлдэг, өндөг иддэг одоо нөгөө ово вижитер ингээд ийм хүмүүс байна. Энэний дараа дан сүүцгээ идэх хоолдог энтгийг тийм цагаан хоолтой хүмүүс байна. Тэгээ ногоон хоолтой бидний бий байна. Та байна тий. За ногоон хоолтуудын дараа жимсэн хоолтой, протеин гэж жимсэн хоолтой гэж байна. Жимсэн хоолтын дараа усан хоолтой гэж усан дан ус уугаад зөвхөн усаар хооллоод бус энерги аваа авчдаг хүмүүс. Усан хоолтын дараа агаараа хоолтой гэдэг хүмүүс байгаа шиг байна тий. Ахтар агаарсаар хоолдог маш олон мянган хүмүүс байдаг гэдэг юм. Тийм. Ингээд тэгэхээр бид бүхэн одоо энэ дэлхий дээр яг хав ийм олон төрлийн хоол идэх хүмүүс байх чинь заавал өөртөө адилхан одоо уйлах үедээ уйлдаг, баярлах үедээ баярлдаг, адилхан үр хүүхдүүдэд хайрладаг юм одоо өвсөн тэжээлтэй одоо мал гэдэг амьтд байна шүү дээ. Заавал ингээд хүнд ямар ч гим зэм хийхгүй ийм амьтад ингээд амьдарчих нь бид нар заавал тэрийг алж идэж хүнсэндээ хэрэглэх шаардлага байна уу? Эдгээр чи өөрсдийн жамаас орол явуул л дээ тийм ээ. Бид нар тэрний энэ амьтыг идэхгүйгээр одоо ингээд ургамал ногоо үүртээрээ сангалтай хэмжээний уурэг жимс хүнсийн ногоог аваад явах бүрэн боломж байсаар байтал тий. А нөгөө талаар бидний одоо энэ мах хэрэглээд байх юм бол махан хоол идэх чинь өөрөө одоо дэлхийн ертөнцийг одоо шатааж дуусгах гэдэг шүү дээ. Хүн чинь одоо жилдээ 150 миллиард амьтныг хүндрэлтэй хоол тэхэмсэндээ хэрэгжилж байна. А далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэг хэрэгжилж байгаа нь бол тэрний тоог бол гарах бол бүнжил байхгүй. Тэгээд энэ 150 миллиард амьтыг хүн хоол хүнсэндээ хэрэглэх гэхээр чинь энэ болгоны чи хэрэглэх одоо зардал нь бол өөрөө дэлхийн зэгч таадаг байх. Одоо махан хоолыг чи хэрэглээд нөгөө амьтын ч тижээ нэгээд маш хэмжээний ус үртээрээ хэрэглэдэг юм байна. Тэр хоолыг амьтын чи нядлаад хөрөхчөнд хадгална гэхээр тэр тухайн улс орны эрчим хүчний зарцуулалтыг 13 дахин их зарцуулж яах гэдэг байхгүй. Нөгөө малыг хүнсэндээ хэрэглэхээр эрчим хүчний нөөцийг 13 дахин их зарцуулж яах амар их тоо байна шүү дээ. Мал алж идэхгүй мах хөрөгчөнд хийхгүй байх юм бол эрчим хүчний хэрэглээ нь 13 дахин буурна гэдэг чинь бол өөрөө асар том бол зарлал шүү дээ тийм ээ. Тэр их хөрөгчийг ажиллахгүй гэж тийм. Энэ халуун орнуудад тий. Баярлалаа. А тэгэхээр бидний хийж байгаа одоо махнаас татгалзаж байгаа бид одоо өнөөдрийн ярианы үр дүн бол бид бүхэн мах идэхгүйгээр ямар тосны хүчил хэрэглэж болох юм, ямар үр төрөө хэрэглэж болох юм бэ гэдгээ юунаас уурга авч болох юм бэ гэдгийг мэдсэн учраас бид нар бол заавал мах идэх шаардлага бол биднэрт алгаа гэсэн зүйл болчиход байна шүү тийм ээ. А тэгэнгүүт бид нар энэ маань өөрөө нэгдүгээр амтны ам хорохгүй бид нарт өнөөдөр идүүлэх гээд хин нэгэн одоо хүрний тугуулны аав ч юм уу тий нэгдүгээр өгөхгүй юм байна тий. А тэр амт ч гэсэн нөгөө нэг үрд тулцгаа ч юм уу өөрийгөө идүүлэхдээ маш их зовлон гачлан өвдөлт мэдрэн тэрийг мэдрэхгүй маань тэр амт ингээд дураараа явах тий. Хоёрдугаарт нь экологийн сүрлээс бол бид нар махан хоол идэхгүй байснараа дэлхийн дулаарлыг 51%-аар бууруулж чадах байна. Одоо өнөөдөр хойд мөсөнлөө өмнө мөсөнлөө хойд мөсөнлөө 50% хайлтсан Антарктид хэд одоо жил болгон хэдэн 10 сая тонн мөс хайлж байна. Энд далайн түвшин бол нэмэгдэнэ л гэсэн үг тийм ээ. Энэ бүх зүйлээс бид нар бол хамгаалж чадж байна. Гуравдугаарт бид нар бол амтны ам хороо идэхгүй байна гэдэг чинь бидний ухамсар сэрхий тэр хэрээрээ бас гой хөнгөн шингэн одоо сүнслэг байдлаараа ч юм уу бид бүхэн бол бас илүү одоо гой хөнгөн шингэн сайхан болж ирэх гэсэн үг ш тийм ээ. А дөрөвдүгээрт одоо энэ ундны усны нөөц нь эколог энэ бүх зүйлийг хамгаалах энэ чухал одоо дөрвөн шалтгааны улмаас бид бүхэн бол бас яг нь цагаан хоолтон байдаг. А ирээдүйд ч бас та бүхэнд ч бас ингээд хоол хүнсэн дээр алдаа гарахгүйгээр зүү идэж чадах юм бол бид нар энэ дэлхийдээ өөрсдийнхөө амьдарсан энэ цэвэр агаар болон одоо амьдарсан үедээ одоо энэ идэж уусан хоол хүнсийг дэлхийдээ буцаагаад одоо эрүүл саруулаар төлж байгаа л хэлбэр гэж бодож шүү бид их юм одоо хоолой зөв сонгож чадсанараа. Тийм энэ чинь бас маш чухал өнцгөлдөө бид нар жишээ нь бид нар нэг айлд хөдөө нэг айлд очлоо. Хамаг имийн идээд гэрийн шатаачаад эсвэл одоо сандал ширээгийн шатаачаад гараа явуул энэ ч одоо тийм шүү дээ. Онцгой шүү дээ. Тэгэхээр бид нэр хөдөө нэг айлд очиод сайхан айл бол за бүр болохгүй маа гэхэд бүр гай болохгүйгээр цэвэрхэн өөрийгөө эвтэйг авчиад буцаад гараа явчих байгаа шүү дээ. Болж ивэл бас нэг гэр орны цэвэрлж өгөөд ч юм уу эсвэл одоо нэг сандал ширээн жоохон яасан хадаж өгөөд ч юм уу те. Одоо бүр болж ивэл таны наад жишээ чинь бол маш гоё жишээ шүү дээ. Бид нар ч юм бол дэлхий дээр нэг
хамгийн дээд нь 100 жил амьдрах гэж байна шүү. 100 жил амьдрах хугацаанд бол ямар их хэмжээний одоо гай амшиг дэлхийн ертөнцийн үлдээчиад тэгээд явж байгаа гэдгийг бол бид нар мэдгүй. Яг л таны хэлдгээр нэг айлд нэг одоо 100 жил амьдрна гэдэг нь нэг 120 10 хоны доо за 10 хоног хугацаанд бүр тэр харийг бол сүйдэлж ачаар гарч явж байгаа тайлбар нь бол адилхан болж өөрчлөж байна шүү дээ тий. Ер нь энгийнээр тайлбарлал хүмүүст илүү их хүрд юм билээ. Тэр та нөгөө хооллолтын ингээ хэлбэрүүд ярьсан шүү дээ. Хамгийн дээр нь бүр юу амьсгалахгүй байх боломжтой хүн. Амьсгалахгүйгээр амьдрах боломжтой. За. Яг газрын шатлалыг ярихаар бол хамгийн газрын хүнд нэг тийм хүнийг хүчээр суулгаа хэдэн жилээр гаргаж ирсэн чинь амьд байсан гэсэн дээр тэр фаранагаар хоолдог гэх тээ. Бас би тийм бас амьсгалахгүй байх боломжтой юм лээ хүн. Яа тэгээд наадах чинь бол одоо бүр агсан төвшний хооллоо. Эдгээр бол өндөр төвшин. Гэхдээ хүн энийг сонсож иж нөгөө тарих задард юм бэл. Хүн үнэхээр энэ дэлхий дээр агаарын хоолтон байх боломжтой гэж ойлгохгүй мэдэхгүй бол эсвэл одоо ингээд цагаан хоолтон гэж байх боломжтой гэдгийг мдээгүй байх юм бол ногоон хоолтон ч юм мдээгүй байх юм бол малаа алж идсээр л байх байхгүй. Тэгэхээр тийм боломж байна гэдгийг сонсохороо ингэж нөгөө тарих задраад тэр боломжуудын эрэл хийж эхэлдэг юм ингээд ухамсар дээшилж эхэлт юм. Тэгэхээр сонсохоос эхэлт юм бэл бүх юм. Тэгэхээр хүмүүс сонсч байсан дээр болчихдог. Тийм ээ тий. За тэгэхээр маш их талархлаа танд үнэтэй мэдлэгүүдээс бас хуваалцлаа. Манай сонсогч нарт бас хитэн хэрэгтэй мэдээлэлүүд хуваалцлаа гэж бодож байна. Олон хүмүүс надаас асууад байдаг ингээд хэрхэн цагаан хоолтон болохын нэр яг хэрхэн цагаан яг одоо ингээд махнаас яг гармаар байгаа хүн байгаа. Тэгэнгүүт яг одоо өнөөдрөөс юунаас эхлэх юм бэ гэж их асууад байдаг. Яг одоо өнөөдрөөс юунаас эхлэх вэ? Яг одоо тэгэл Тэгвэр ургамлын цус аваад тэгээд сайхан нэг 2 дүүпүү аваад тэгээд гэртээ орж ил тэргээрээ л хоол хийж эхлэв штэ. Будаагаа агшаад хажуугад нь жимс нөгөө жигнээд тэгэл дүүпүүгээ хөнгөхөө хуураад багахан давсан сой соус цацаал. Тэгэл тэргээ махны оронд иччих. Тэгээд одоо идээгүүл тэгэл яг одоо дэлгүүр орвол миний бодлоор хамгийн хөнгө хамгийн эрүүл уург бол дүүпүү байна. Гэхдээ эхний ээжнээ тэгэхээр жоохон эйгүү гоё амталж чадахгүй бол одоо Бурхтын зог компани бахан амталцсан уургнууд ба штэ. Тэд нартай холиод иргэдэд үзэх юм бол тэгэл бүр янз бүрийн амтлаг уург болно штэ. Тэд нартай хольж хөнгөхөө уурал тэгээд идэх юм бол маш гоё уург гарч ирнэ. За тэгээд маш их баярлалаа танд ингээд хөсөлтийг хүлээж аваад ингээд өнөөдөр ярилцаад харин мэдлэгээсээ хаваалцсан их баярлалаа. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа.